надад харах юм зөндөө агуу. Хай. Эмбэцгано. За, миний шүдээ гоё болгодог юмч маань бэлгэнч. Тэгээд дижитал дэнцэлд ирээд өө эсвэл сайн байна. Дижитал дэнцэл шүдний имлэг дээр ирсэн. Өнөөдөр нөө шүдний цаггүй ч гэсэн надад цаг гаргаад. Одоо ингэ чинь улаан. За нөө охтууд аяг асуудаг, залуучуудаас асуудаг шүдээ хаана янзлуулдаг вэ? Ер нь шүдээ хэрхэн анхаардаг? Бараг шүдээ яаж угаадаг вэ гэдэг. Тэр болгон дандаа бүр дүрмтэй шүдээ урт удаанаар нь яг гоо сайхан дээр нэмэртэй байлгыг ивэл бас би яг тэр бүх ойлголтуудыг бэлгийн эмчээс суралцаж үдээ болтол шүдээ хамгаалж бас миний дүр төрхийн нэг хэсэг болсон. Тэгээд миний шүдний эрүүл мэнд гоо сайханд анхаардаг эмнэлгээс та нартаа мэдээлэл хуваалцж байна. Тэгээд энэ өдрөөс эхлээд би шүдний гоо сайхан намайг улам цаашид нас нэмээд өвчлөө нэмэхээр шүдээ ядаж гоёор нь байлгая. Тэгээд гоёсан манай өвгөө яг хичээдэг. Тэгээд сая шүдээ янзлуулаад цэвэрлүүлээд тэгээд би бүр хичнээн өөрийгөө хамгийн сайхан зүг зүйтэй угаадаг ч гэсэн угааж ийн гэж бодоод байсан. Сая ирээл өнгөр маань бүр нэлээд аимшигтай болоо. Тэгээд модон ч хэрэгж байгаа шүдээ бас мохоолоход тэгээд янзлуулчлаа. Гэсэн чинь эмчит маань шинэ бүтээгдэхүүн ирсэн байна. Энийг яг өөрийнхөө шүдэнд хамгийн анхаарал тавьдаг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд танилцуулъя гэж бодоод сая би ганцаараа аваад гарах гэжсэн эмчээ нэг олон хүнд таниулъя тэхүүгээд тэгээ би бас яг шүдэндээ өөрийнхөө шүдний гоо сайханд маш их анхаардаг болохоор цалингаа энэ зарцуулахад бол санаа зовох юм бүүгээр би баярлаа гэд. За тэгсэн чинь энэ бүтээгдэхүүний дээр чинь бас ингэж хэрэглэдэг. Би бас энийгээ бичиж аваад хадгалж идэг юм мартдаг хүн гэж. За би дижитал дентал дээр байгаа. Та нар зөвлөгөө авъя гэх юм бол 32 318267 дугаарт холбогдож шүдний зөвлөгөө аваарай. За нэг юм шинэ бүтээгдэхүүн. Энэ гоё Apple Beauty гэдэг Нью-Йоркт байдаг том апа гэж юм зохион бүтээсэн байгаа. Тэгээд энэ хүмүүс шүдээ гоё болгоод идэг. Гэхдээ тэрийг яаж мейнтейн цаашаа сайн яг хадгалж үлдэх вэ? Яг өөрийнхөө натурал шүдийг яаж байгалаар нь гоё цагаан гоё байх вэ гэдэг тал дээр их анхаарал. Ийм гоё одоо oral cosmetics буюу шүдний эрүүл мэндийн одоо гоо сайхны бүтээгдэхүүн гэж хэлж болох ийм гоё бүтээгдэхүүнүүд гаргасан байдیں۔ Тэгээд тэрнийх нь одоо манай дижитал дентал офис албан ёсны одоо бодлуулагч юм болсон байгаа. Тэгээд өөр хэрэглээд үзэхэд үнэхээр гоё ийсэн. За энэ бол лич хиттэй сойз гэж хэлж болно. Whitening effectтэй шүдийг бас цагаар хайруулдаг. Тий. За ингээд өөр шинтэй сольдог. Ялангуяа кофе уудаг хүмүүс. Yes. Энэ толгой сольдог толгойтой. Энэ ердийн толгой байхад энэ бүр зөөлөн. Маш зөөлөн. Энэгээрээ буулаад хичээлүүс массаж хийн, хилээ угаан. Тэгээд шүд мэдрэгчтэй хүмүүс энэ сойзныхаа үсийг бас угааж болдог байгаа. Яагаад буйл гэж байгаа вэ гэхээр миний буйл одоо даашаага маш их ингээд шамардаг тэг би угаахтаа айгүй буруу сандарч яарч дээшээ доошоо ангиудын сүбэдийн наа өөлөлтэй чи хортон тийшээ цаагаа ой гэхээр амар мурдан угаагаад тэгээд яарч угааснаас болоод одоо миний энэ буйлны энэ хэсгээд ингээд доошоогоо шамрангууд тэр нөгөө эмзэг штэ тэнгүүт надад бэлгийн амч анх үзүүлж яхад надад зөвлөж исэн буйлаа угаахтаа массаж хийж дээшээгээ ингэж буйлаа. Тэгээ би тэрийг анхаарахгүй бараг 5 жил болсон. Ууг нь хэрэндээ анхаардаг. Гэхдээ ингээд яраад байгаа гоо цаашдаа энэ нь одоо айгүй их буруу нөлөө үзүүлдэг юм байна. Тийм учраас энэ буйлны массажны сойз толгой бол маш хэрэгтэй юм байна гэдгийг харин тэгээд ингээд шалтгаан сонгож байгаамаа. Тэгээд дээр нь яг сая одоо Ока буйлны шамралтыг ярьсуучсэн Apple Pink гэдгийг ярьчих. Apple Pink-ийг бол би бас өөрөө буйл шамралтаа учраас сонгосон байхгүй. Юу юм гэхээр шүдээ угаасныхаа дараа дараа нь гистаралын ярина. Энийг ингээ хуруугаар гараа угаачиж байгаа саяны нөгөө буйл шамраад байгаа хэсгүүдээрээ тижээл болгоод ингээ массажлаад хийх юм бол энэ буйлыг тижээдэг, буйлны шамралтаас хамгаалдаг бүхэл бүтцүүд орцсон. Найрлууд, Е витамин гэдэг ингээ сансдаг тийм гоё юм байна. Энэ би хэрэглэхээр баг 2-3 сар хэрэглэж байгаа.
Нэлээд удаан хэрэглэв. За энэ сойц мань болохоор 3 тохиргоотой. Энэ мөр амар панаалтай гоё. Cleaning, whitening, massaging гэдэг энэ вибрац болгоно нүү. Энийг харуулчих тийм. Энэ хараа за. Энэ массажинг гэж юм. Энэ хараа cleaning, whitening, massaging. Дингүүтээ энэ 3 өөрөөр ажиллаж яадаг шүү. Тэгэнгүүтээ энэ юм байлээ. Одоо энэ өөрөө бас их ухаантай. Одоо би ингэ барина штэ. Энэ гар утсаар би X max 10 юу ч үлээ нэг тийм гэж бодоод байгаа юм. Ингээ гоё ингээд бааны өрөөг чинь гоё хууц. Тэгээ ингээ бариад ингээ цэвэрлж явах явцад энэ өөрөө тохиргоо нь бас ингээ нэг хэсэг газараа угаа штэ. Тэгээ угаахаар энэ хэсэг газар чи одоо болцоо дараагийнх руугаа шилжчихсэн тийм ухаалаг мэдээ өгдөг. Тий. Гөр. Тэгэхгүй л нөгөө хүмүүс чи хит дараад бас нөгөө муу болгоно штэ. Тийм учраас ингээ за тийш очиж игээд нийтгэхэд яг тэр командаар ингээ угаасаар байдаг бүх шүдний гадрыг угаад дуусгаар өөрөө зогсчихдаг. Тийм гоё. За тэгээд ийм гоё. Тэгэхээр хэдэн цаг байдаг гэж их удаан шүү. Бараг би анх авснаас хойш ерөөсөө цэвэрлэв. Тэгээд USB-гаар гоё цэвэрлж чинь. Давхар насны бааны өрөөний цэвэрлэж болчих байна. Тэгээд одоо нэг боосны гоё юмнуудад тавьчихад тэгээ ингээ угаагаад хамгаалаад ингээ тавьчихна. Зарим хүмүүс яг энэ автомат гоё ухаалаг юугийг ашиглаад давхар нэмэлт ингээд сойдны толгой авчдаг запас. Тэгэхээр одоо гэр бүл дээрээ хэрэгж болно. Тэгээд тэмдэг тавьчихдаг байхгүй юм дээр. Пинк нь минерч гэдэг. Тэгээд бас тэгэж боддог. Хэрэгж байна. За саяны сайдтайгаа энэ Abba white toothpaste гэж байгаа. За энэ өстой элэв шидтэй юм байлээ. Хэсэ. Тэгээ энэ кофе өвчтэй кофе уудаг. Тэгээд энэ фтор агуулдаг учраас бас хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд хэрэгж болно. Тэгэхээр чи нөгөө өнгөр яг дотоод идэг тэр наснд энийгээр угаалгаа шүдэн цайраад ирэхээр хүүхд дуртай. Тэгээ яг нөгөө мэрэгжлийн бүр хүчтэй шүдний цайруулагч авах бодох юм зөөлөн мөртлөө гоё ингээд тэр их кофестэй гэдэг арилгаад тэгээд зөөлөг хаалангаа бас хайрлах тийм гоё байгаа юм батамчтэй. За энэ нэртэй би одоо ганцаараа хэрэглэн баг 4 сар хэрэглэнэ. Тийм гоё баг. За шүтээс оогоороо саяны сойзоор угаачлаа. Тэгээд энэ Apple Beauty-гийн White Rinse гэдэг байгаа цагаан эртэд би бас хүмүүс нэг видео хийсэн байгаа. Тийм үү. Энийг ингээд тагандаа ингээд жоохныг хийжаад шүдээ угаасныхаа дараа зайлна. 1 минут. За сайн зайлна. Тэгэхээр энэ паалан эртсчүүлээд паалан гэж хамгаална. Жохон сэрэгдүү байгаа паалан ийм нэгт болгоод ирэхэд гигитэй гоё цагаар. Натурал өөрөө ингэж гоё гигитэй. Тэгээ шүд маань бат бүх боллоо. Бас нэг юм нь болохоор би бас кофе их уудаг болохоор тий. Энэ кофений уусны дараа нэг амт өмнөх ингэ надаас кофе өмнөх юм уу эсвэл тэмчээ эцсийн дараа нэг өмнөхтэй байдаг шүү дээ. Тэрийг дадан өөрөө маш гоё олон жимсний амттай. Тийм минь дагуулс юм гоё. За тэгээ энэнийхээ дараа зэ. Тэгээд орой унтахтаа ринсээрээ зайллаа нөгөө бөөлт хичээлээ түхэд. Тэгээ унтчихна. Энэ салсч чинь өөрөө цаанаасаа ингээд тижээгтэй тэгээд ингээд Е витаминыг ойлгож байгаа шүү дээ. Яадаг гэдэг. Нөхөнд иржүүлдэг. Тийм тий. За энэ lip loofan буюу scrub шүү. Loofan буюу scrub шүү.